өөрийгөө олоод, өөртөөгөө ажиллаад, өөрийн амьдралынхаа утга учирыг сэрнэ гэдэг бол үнэхээр адлын удалтай үйл явдал байдаг юм шиг надад санагддаг. За нэг жишээ. Хүмүүс ихвчлэн шийдвэр гаргаж чадахгүй болохоор асуух гэж ирдэг. За би энэ хоёр замын алийг сонгох вэ гэд. Алийг сонгомоор ингээ асуухаар би үнэхээр мэдэхгүй байна гэдэг. Тэгэхээр та өөрөө дотоод мэдрэмжтэй дотоод дуу хоолойноос асуугаад ингээ өөртөөгөө ажиллаж үзээрэй гэхээр дотоод дуу хоолой гэж юу юм бэ? Би ингээ өөрийнхөө дотоод дуу хоолойг мэдэрдэггүй, яаж сонсдсон бэ? Яаж асуудсан бэ гэж асуудаг. За тэгэхээр ингээд орчноо бүрдүүлээд те ганцаараа байж аваад гой төвлөрж байгаад энэ хоёр сонголтын аль нь надад ашигтай вэ? Би алийг илүү хүсэж байна вэ? Аль нь зөв бэ гэд асуугаад үзээрэй. Тэгэхээр чи ингээд гой сэжүүр, мэдрэмж, эсвэл юм бодол ч юм уу юугаар ч хамаагүй ингээд ямар нэгэн байдлаар тантай таны дотоод дуулаач ярилцсанаа гэд. Би асууж үзсэн шүү дээ. Ерөөсөө надад ингээд ямар нэгэн хариулт ч юм уу мэдрэмж юу ч мэдрэгдээгүй гэж хэлдэг байхгүй. За энийг би та нартай тайлбарлая. За жишээ нь хүний дотоод дуу хоолой мэдрэмж гэдэг бол бас гомдомт хаяа хүүхд шиг байдаг. Танд үргэлж сэжүүр, дохоо, мэдрэхүү, зүүн сан өгдөг байхад та юусаа ажиглахгүй бусдаас асуугаал, бусдтай ярилцаал эсвэл өөрийнхөө тарих бодолтойгоо ингээл ярилцдаг байснаа гинт нэг өдөр зайн шийдвэрийн алийг сонгох вэ? Би явах уу болох уу гэл ингээл асуунгууд нь шууд хэлээл мэдрүүлээл нүдэнд нь харуулна гэж боддтой юм шиг байна. Үгүй ээ. Бас ингээд хүн өөртөөгөө ярилцаж өөрийгөө аргадах хэрэгтэй болдгоо. Юу гэсэн үг вэ гэхээр та хүүхдээ гомдоодсон бол тэгээд чихэр авч өгөөл, аргадаал, магтаал, уучлалт гуйгаал, хайрлаж агаад ингээд уучлалт гуйдаг шиг мэдрэмж зүүн сонж гэсэндээ муу адилхан гомдоод чивчмэг болчдөг. Юу ч асуусан хэлэхгүй ямар ч мэдрэмж төрхөө болчдөг. Тэр үед нь өөрийнхөө амьдралыг бодно те. За би маш олон зүйлийг тууллаа. Өнөөдөр хүртэл би нэр ямар хичээсэн юм бэ те. Өнөөдөр хүртэл ямар их зовлон жаргалыг туулаавэ. Өнөөдөр хүртэл ямар их хөгжсөн бэ. Энэ бүхэнд минь миний дотоод сүнсэн бэ надтай хамт байжээ. Ер нь би өөртөөгөө үргэлж хамт байсан юм байна те. Миний хамгийн сайн найз бол миний ухамсар, миний сүнс, миний махан би өөрөө юм байна гэд ингээд өөрийгөө аргадаад бишрээд талархаад тэг ингээд өөртөө ярилцахаар сэтгэл хөдлөөд уйлмар санагдаад өөртөө баярлаад талархаад ингээд ирэхэр чин дотоод дуу хоолойт нь намайг байдаг мэддэм байна, намайг анзаардсан байна. Одоо сэтгэлээ нээгээд те. За энэ замыг сонгоорой. Энэ замыг сонгол илүү ашигтай байна. Хамаг юм дэлгэж эхэлдэг. Тийм учраас хүн нөгөө өөртөө ярилцахгүй, өөрийгөө магтахгүй, өөрийнхөө ур чадвар өмнө нь хийжсэн сайн сайхан зүйлүүдэд мартцсан чивчмээгүй болцсон байхаар ер нь дотоод дуу хоолой мэдрэмжээ ингээд танд мэдээлэл өгсөн ч гэсэн хүлээж авч чадахгүй сонсохгүй ингээд холбоо нэг сул агаад байдаг. Тэгэхээр ер нь дандаа хэлдэг те би өөрийгөө аргадж байгаарэ, талархж байгаарэ, баярлуулж байгаарэ, өөрийнхөө хийсэн бүтээсэн сайн сайхан зүйлүүдийг магтаж урамшуулж ярьж байгаарэ. Мөн өөрийнхөө хийж чадаагүй зүйлүүд дээр ч гэсэндээ өөрийгөө буруутгах биш. А энийг би илүү сайжруулах хэрэгтэй байна. Энэ дээрээ би илүү ажиллах хэрэгтэй байна. Дараагийн удаа энэ дээрээ илүү сайн төвлөрөх хэрэгтэй байна ч гэдэг юм ингээд алдаанаасаа гоё хичээл сургалт аваад яваад хахаар таны дотоод дуу хоолойч үргэлж таныг хайрлаад, халамжлаад танд үргэлж сайн сайхан зүйлүүдийг хүсэж идэг гэсэн үг. Тэгэхээр хүний дотоод сүнсэн бий бол өшгөө мөнх маш олон төрлийн мемори дурсамж танд байдаг. Гол нь та өөртөөгөө зөв ярилцаж, өөрөөсөө зөв асууж чадах юм бол тэр их мэдээлэл, тэр их мэдрэмжүүдийг өөрөөсөө авах боломжтой. Ямар нэгэн гадны цэцэн цэлмэг хүнээс асуух шаардлагагүй, хин нэгнээс шийдвэр тэг тусламж гуйх шаардлагагүй. Зүгээр л өөрөөсөө асуугаад тэрэндээ 100% итгэлтэй дагаад хийгээд үз. Ямар нэгэн алдаа дутагдал гарсан ч гэсэн хариуцлагыг хүлээгээд үз. Ингэх тусам хүн өөртөө итгэл нэмэгддэг. Ингэх тусам хүн өөрийнхөө дотоод дуу хоолойг улам илүү хүчтэй болгодог. Ингээд та нартаа амжилт хүсье.